31-р бүлэг. Эгзэгтэй байдал бүхий болсон тухай өгүүлнэ. Бритлес үүдийг ялимгүй онгойлгон дэгийг гаргалгүй барьсан лагаа гараар халхалж "Хинбэ?" гэж асуухад цаанаас нь гадаа байсан өглөө хил аваад ирж байгаа цагдаагийн хүн "Хаалгаа нэгэж" гэж дуугарлаа. Ийм хариу сонсож сэтгэл нь амарсан Бритлес хаалга цэлэтл нэтл пальто өмсөн нэгэн ихэмсэг хүн орж ирээд ганц ч үг хэллгүй хизээ эргийн юм шиг гутлаас ирсэнд арчлаа. "За залуу минь нэг хүн явуулаад манай нэг хүний оронд морь адгуулж байгаач. Танайд морин тэрэг оруулаад 5-10 минут байлгаж явах хашаа бий юу?" гэлээ. Бритлес "Би" гэсэн хариу хэлээд байшин ууд заахад өнөөх ихэмсэг ноён эргэж гарan цэцэрлэгийн хаалганд очин морин тэргээ нөгөө хүнийхээ хамт хашаанд орууллаа. Энэ завсар Бритлес сэтгэл ихэд хөдөлж тэдэнд гэрэл барьж байлаа. Ингэснийхээ дараа тэд эргэж ирээд зочны өрөөнд орж пальто малгайгаа нь тайлж байдаг бие бэлтран харууллаа. Төрөнд хаалга зөксөн хүн бол бие бахилуу, нас 50 орчим, дунд зэргийн нуруутай нилээд их тайруулсан харуулсан нүүрийн даган гунж. Жаахан хууцтай, нүүрнийх нь хэлбэр дүүрэг, нүд нь гялалзуур юм. Нөгөө нь хүрвтэр хүйтэн сарайтай, янхгар дуу, эргэмэл түрийтэй гуталтай шантгар харахад муухай хамартай хүү юм. "Бритлес даав 2 ирлээ гэж эзэндээ айлтгаарай" гэж бахилуу үетэй хүн нь хэлээд үсээл бсээр ширээн дээр гарын гав гарган тавиад "Сайн байна уу хатан авхаа. Танд ганцааранд чинь хэлэх үг байна" гэлээ. Энэ үгийг дөнгөж сая орж ирсэн Лосберн ноёнд хэлсэн болохоор тэр бээр толгой тохин Бритлесийг гаргаж 2 авхайг оруулж ирээд үүдээ хаалаа. Лосберн ноён Мели авхай руу зааж "Энэ айлын эзэн нь энд" гэхэд ноён Бритлес мэхийн ясаллаа. Энэ хүн суухыг сорихсон хариу авч малгайгаа шалан дээр тавиад "Дафыг мөн суу" гэлээ. Энэ нь хөндлүүлж үзээгүй хүн болохоор бие хил барьж элдвээр салганан хөдөлж байснаа суух чам болж мөнгөнж угаад таягныхаа толгоогоор амаа нударчихлаа. "За, энд болсон хулгай дээрмийн асуудалтай танилцъя да авхай. Ямар шиг янзтай болсон хэрэг вэ?" гэлээ. Лосберн ноён цаг хожих гэсэн янзтай уг байдлын тухай маш тодорхой, тэгтээ нэлээд хужир давстай ярьлаа. Бритлес ноён даав 2 их л анхааралтай сонсож байгаа царай гаргана. Хаяа харилцсан толгой дөхөн. "Шухам хаана болсны нүдээр үзээгүй цагта тийм байна гэж би юугаа хэлэх вэ? За гэсэн чи яхав санаагаа хэлчихье. Юу ч л гэсэн болох борчуулан хэрэг биш байна да. Тиймдээ даав" гэж Бритлес хэлэхэд даав "Өөрөө юу ч алга" гэлээ. "Авгай нараа учрын сайн олог гэж танай энэ хэлж байгаа үгийг чинь орчуулвал энэ хулгай дээрмийн хэргийг хөдөөний хүн хийхийг завдсан хэрэг биш гэсэн үг шивтэй. Би ингэж ухаж байна" гэж ноён Лосберн инээмсэглэн асуувал Бритлес "Тийм ээ, тэгж байгаа юм. Өөр ярих малгуу" гэхэд эмч "Өөр юу ч алгаа" гэлээ. "Танай зарцсан шивгчин нар нэг хүүхдийн тухай ярилцаад байдаг нь юу лээ?" гэж Бритлес асуухад эмч "Дэми юм ярьцгааж байгаа юм уу? Зарцсан нарын хэн чим бүүмэд нэг нь айд сандарсандаа болоод тэр жаалыг хулгай дээрмийн ажилд оролцсон байх гэж бодсон байна. Шаал Дэми ястай лойсон юм ярьж байгаа хэрэг" гэлээ. "Тийм болоо учрыг олох юу ах вэ?" гэж даав хажуунаас нь хэллээ. Зөв юм хэллээ" гэж Бритлес хэлээд толгой дөхөн сайшааж гарын гавыг хаашааш оролдондооч хэлээд "Тэр жаалыг чинь
Хэн гэдэг юм? Өөрөө юу гэж явах юм? Хаанаас ирсэн юм? Газар дороос л гинт гараад ирээгүй хэрэг шүү дээ. Гэлээ. Эмч хоёр авахаар мэгдсэн байдалтай хялмхийн хараад тэр чи ялаа гэжтэй. Бүх түүх намтрыг мэдэж авсан. Гэсэн чи энэний талаараа сүүлд ярилцаж болно шүү дээ. Та нар эхлээд хулгайч нарын орж ирэх гэж оролдсон газрыг үзэхгүй юу? Гэлээ. Тэгье гэж Блэдерс ноён тосч яваад эхлээд тэр газрыг үзье. Тэгээд зарц шивгч нараас асууя. Хэргийг ингэж мөрдөж заншсан юм оо. Гэрэл гаргаж Блэдерс дав хоёрыг дагалдан констебл, Бритлес, Джелс ерөн товчхон хэлэхэд бусд нь цөмөөрөө гудмын үзүүрийн жижиг өрөөнд ороод цонхоор нь гадагшаа харцгаан. Тэгээд гадаа гарч байшин тойрон шалбааг дундуур явж цонхоор дотгош харцгаалаа. Дараа нь цонхны хаалт банзыг лааны гэрэлд үзлээ. Тэгээд хөлний мөр харах гэж дэнлүүний гэрэл гаргалаа. Дараа нь сэрээ барьж бут будрагнаар эрэл хайлаа. Үзэгч олны анхаарлыг ихэд татсан энэ ажил дуусгаагаад дахин дотгошоо орж Джайлс, Бритлес хоёроор урьдчилан болсон явдлын тухай нэгэд нэгэнгүй шуурхаа илтгүүлж эхэлжээ. Тэр хоёр ярихдаа 5-6 дахиж бие биетэйгээ ам зурж, нэг чухал юмны талаар адаглаад л нэг зурж, өөр талаар өдий төдий зурж байлаа. Ийм юм дуулж авсан Блэдерс дав хоёр нөгөө дүүлийг цөмийн хөөж гаргаад хоёулахнаа үлдэж маш нууц, маш ясархогоор удаан зөвлөдгийг үзвэл ангаах ухааны асар бэрх асуудал хэлцдэг их эмч нарын зөвлөгөөн түүний дэргэд хүүхдийн тоглоом шиг санагдана. Энэ завсар өнөөх эмч маань сэтгэл туйлын твдэж хажуугийн өрөөнд урагшаа хоошо холхино. Хоёр авхай түүнийг сэтгэл зовсон байдалтай харж байлаа. Эмч тийхүү тоо тоймгүй урагшаа хоошо хөлгсөөр нэг зогсож. За би яха нэрэ мэдэхгүй байна гэхэд Роз. Энэ улсад энэ хөөрхий жаалын түүхийг шудраг үнэн яриад өгвөл гайгүй өнгөрөх байлгүй гэлээ. Та мэдэхгүй хонгор бүсгүй юм гэж эмч толгойс ихсрээд эд нарч тэр эднээс дээгүүр аль паадаг хуйл цаазынханч тэр тийм юм сонсоод зүгээр өнгөрөхгүй баха. Ер нь тэгээд энэ жаал чинь юу хүм? Оргодлол гэцгэх болно шүү дээ. Ер нь үннээр нь бодвол энэ жаалын түүх намтар тун сэжигтэй байгаа юм. Гэвэл Роз үгийн таслан та ч өөрөө сэжиггүй гэж итгэж байгаа шүү дээ гэлээ. Яагаад чи мэдэхгүй би итгээд байгаа юм. Би зөнсөн тэнэг болохоор тэр юм уу бүү мэд гэсэн ч тийм юм яриад цагдангийн хашир түшмэлд юу болох вэ гэлээ. Яагаад гэж Роз асуулаа. Яагаад гэх нь юу байх вэ? Эрхэмсэг байцаагч минь гэж эмч хэлээд. За яагаад гэвэл тэд сонсоод ноцтой олон зүйл байна гин. Жаал маань ярихдаа хүнд муу санагдах юм хэлэхээс биш аятайхан санагдах юм ганцыг ч хэлж чадахгүй. Энэ муусан хогнууд чинь тэгээд яагаад гэд элдвээ юм шалгаах мөртлөө хүний үгэнд итгэх биш. Жаал хэлж байгаагаар хулгайч нартай нэг хэсэг нийлээд нэг ноёны өвөр суулаад шүүхэд орж байсан байх юм. За тэгээ сүүл тэр ноёны байтал өөр улс хүчээр өөр газар аваачаад чухам хаан ямар газар аваачсныг тодорхой ярьж хаа байдгийг ч зааж чадахгүй их юм. Тэр улс энэ жаалтай барилдлагатай юм шиг царай гаргаж чэрцсэд хүчээр авчраад хулгай хийлгэх гэж энэ байшингийн цонхоор хүчээр оруулж. Тэгэхэд нь энэ байшингийнхныг сэрээж өөрөө ял гэмгүй гарахыг завдаж байтал энэ нэг тэнэг амтэн энэ нэг лоймл итгээд тэр нэг буутсан байх юм. Өөртөө тустай юм хийхэд нь яг санаатай саад хийсэн шиг хэрэг болчих. Одоо хамаг учрыг олоо байз. Олж явах шиг байна.
гэж Роз докторын сэтгэл хөдлөм үгийн хариуд инээмсэглээ хэлээд гисэн чи ял оноомор муу юм энэ хөөрхий жалд огт алга байна штэ гэлээ. Тийм л дээ. Байхгүй байгаа юм. Танай бүсгүйчүүлийг бурхан өршөг болтугай. Бүсгүйчүүд гихч хэрэг явдлыг ганц сайн юм уу муу талыг хардаг болсон. Тэгтээ анх харагдсан талын л үздэг болсон шүү дээ гэлээ. Эмч инхүү амьдралынхаа туршлагын үр дүнг өгүүлээд халаасандаа гараа хийж өрөөнд дотор урагшаа хоошо улам хурдан алхаллаа. Эмч цааш нь үргэлжлүүлэн энэ хүүхдийн жинхэнэ үнэн түүхийг эдгээр хүмүүст ярих юм бол бидэнд яшиг төвөг тасрахгүй болно. Ингээд бодохоор бодох тусам надад тэг санагдах боллоо. Тэд ерөөсөө үнэмшихгүй. Мэдээж хэрэг. Сүүлдээ тэд хор хүргэж чадахгүй ч гэлээ энэ жаалын түүх намтар эргэлзээс жигтэй зүйлийг улс амтан мэдэж орхихоор хүүгийн зовлон зүдгүүрээс гэтлэх гэсэн таны ариун санаа боогдох болох юм биш үү гэлээ. Яах вүлээ? Бурхан шүтээ минь. Эднэр яах гэж энэ улсыг ирүүлвэ гэж Роз хэлэхэд Мели авахаа. Тийм ээ. Эднэрийг яах гэж нэр ирүүлээ юм бол би л бол тэднийг юу ч болсон нааш нь оруулахгүй дээ гэлээ. Миний мэдэх ганц л юм байна гэж Лос Берноин хэлээд сая нэг санаа нь муухан амарсан бололтой сууж. Бид оролцож зүрхтэйх л үзэх хэрэгтэй юм байна да. Зорилго маань сайхан болохоор буруу юу ах вэ? Энэ жаалд их хүнд хомх тусах шинж бүрдсэн байна. Тэгэхээр одоо хүүтэй үг ярьж болохгүй. Энэ нь бидэнд харин айтайхан хэрэг боллоо. Энэ байдлыг бид сайхан ашиглах ёстой. Тэгээд олигтой юм болохгүй бол яана гэхв бидэнд гэм байхгүй шүү дээ. За, орцгоё гэлээ. За, эзэн авахаа минь гэж Блетерс нөгөө нөхрийнхөө хамт орж ирэнгээ эхлээд үүдийг жаахан дутуухааж. Энэ бол холионтой хэрэг байна да гэлээ. Холионтой хэрэг гэж элэнсгийг хэлдэг юм дээ гэж эмч тэсгэлгүй асуулаа. Холионтой хэрэг гэж авахаа минь гэж Блетерс хоёр авгаан зүг тэр хоёрын болох чанарыг хөөрхилж эмчийн болох чанарт зэвүүцсэн юм шиг хараад. Холионтой хэрэг гэж бид зарц шивгч нар оролцсон хулгай дээрмийг хэлдэг юм гэлээ. Энэ хэрэгтээ тэд оролцсон гэж хинч сэжиглээгүй байна уу гэж Мели авах хэллээ. Тийм байж бололгүй яах вэ? Гэсэн ч энэ хэрэгтээ тэд хутгалцсан байж магадгүй нэ гэж Блетерс хэлэхэд даав. Тэр чи бүр яриаггүй л дээ гэлээ. Блетерс түүний хэлснийг цааш нь үргэлжлүүлэн. Хотынхноос л үдсэн хэрэг байна гэж бид хоёр олж мэдлээ. Сүрхий цэвэрхэн ажилласан байна шүү гин. Тийм ээ, мөн сүрхий ажилласан байна шүү гэж даав хэллээ. Хоёр том хүн нэг хүүхэд гуруула байсан байна. Цонхны хэмжээгээр бодоход ил байна. Бид одоохондоо хэлж чадах юм ийм л байна да. Одоо хэрвээ та нар даруй зөвшөөрвөл бид дээр хэвтэж байгаа хүүхдийг даруй үзэх хэрэгтэй байна гэж Блетерс хэлэхэд эмч. Мели авахаа та тэшээ орохын өмнө эдэнд уух юм өгөхгүй юм уу гэлээ. Эмчийн цагаа гэл тусахын үзвэл шин санаа бодол төрсөн бололтой. Өглгүй яах вэ? Одоохон зочлоход бэлдэн байна гэж Роз дуртай тосон авч хэллээ. Блетерс ханцуугаараа уруулан арчиж Гэлээ авах. Бидний үүрэгт ажил гэдэг чинь баахан хуурай ажил шүү. За юу ч яах вэ авах. Биднийг бодож нэг их явдал гаргаад хэрэггүй гэвэл эмч залуу авахын хамт шүүгэнэ дэргэд хурч очоод Блетерсээс та юунд дуртай гэж асуулаа. Та нарт төв гургуулахааргүй бол яах вэ? Нэг балга спирттэй юм явуулчихъя.
Лондонгоос ирэх замдаа арайл бээрч гисэнгүй. Спиртээ ерөөсөө дулаацуулахтаа сайн гэдгийг мэдэж авсан юм гэж Блетер солилоо. Энэ сонирхолтой мэдээллээ Мэли авахад хандуулахад тэр их л ээлдгээр сонсож байлаа. Ингэж ярьж байх зуур эмч сэмхэн гараад явчлаа. Гэж Блетерс ноён хилээд хундгыг ишнээс нь барьсангүй. Харин эрхий долоовор 2 хуруугаараа ёроолдоод хинхтэгнийхээ харалдаа аваачиж эзэн авах юм. Би энэ насандаа иймэрхүү хэрэгтэй зөндөөл учирч явлаа гэлээ. Даф ноён найзаагаа хажуунаас нь сэнхрүүлэн дэмжин Эдмонтоны хойно хөдөөхөө замын тэнцээх тийм хулгай хэрэг аваад үзэлдэ Блетерс гэлээ. Энэ тэгтээ нэлээд төстэй шүү тийм ээ. Тэр чинь хамар чикүндийн өдөрсөн хэрэг байсан юм гэж Блетерс тосч аваад хэллээ. Та дандаа тэрэн тохож явах юм аа. Тэрий чинь айлын пит өдүүлсэн юм гэж би хэлсэн. Хамар чикүнд тэр хэрэгт би ямар хамаагүйтэй адил хамаагүй штт гэж дафуучлөө. Болдоо би чамаас илүү мэдэж байна. Хамаг мөнгө алдсныг чи санаж байна уу? Ястай нэг сонин хэрэг байсан шүү. Би тийм юмыг ямар ч юмнаас олж үзээгүй юм аа гэж Блетерс заналлаа. Роз зөвүүн зочдынхон зан аврыг аятайхан байлгахыг хичээн. Ямар юм болсон юм? Ярьж өгөөч гэлээ. Хулгай хэрэг байсан юм заавхаа. Хүний санаанд оромгүй жигтэйхэн сүрхээ хэрэг байсан дөө. Тэр хамар чикүнд гэдэг гэхэд даав хажуунаас нь хамар гэж том хамартай болохоор нь хочилсан хэрэг гэлээ. Блетерс энэ үгийг ойлгож байлгүй яах вэ? Чи дандаа л үгийн минь тасалж яасан сонин хүн бэ? За тэгээд тэр хамар чикүнд гэдэг чинь тулдааны гүүр замын хажууд гуанз гаргаж бас дахиа ноцолдуулах, нохойгоор дорго бариулах, үзүүрийн газар байгуулж тэнд нь залуу ноёд их цугладаг байлаа л да. Ийм үзүүрээ их сүрхий зохиодог байсан юм уу? Би нүдээр үзсэн. Тэр үедээ тэр хулгайн бүлэгт ороогүй байсан юм. Гэтэл нэг шөнө тэрний затан ууттай 320 гинеийг яг шөнө дунд нүднийхэн дээр хар мингтэй өндөр хар хүн унтлагынх нь өрөөнд орж орон дор нуугдаж байгаад мөнгийг олж амагцаа цонхоор нь гараад явчихжээ. Хоёр давхрын цонх байж маш түргэн амжуулч. Мань хамарч мөн гисэнгүй чимээгэрэн сэрээд орноосоо басан харааж хойноос нь буудаж айл хөрших нөөч сэрээсэн байж. Хулгайчи хойноос тэр даруй хөөцөлдөн болж ул мөрөө нь ажиглаж үзэхэд мань хамар хулгайчийг чадчихсан байж л дээ. Хашааны зүг яваад мэдэгдэхгүй болсон тэр хүний мөр дагуу их цус асгарсан байлаа. Тэр хулгайч ямар ч гэлсэн олзон аваад арилж өгчээ. Спирт зарах тэмдэгтэй байсан гуанзны тэр эзэн ноён чикүндийнэр сонинд бусад суурьсан газрын нэрсийн дотор зарлагдлаа. Мөнгө хөрөнгө алдаж санаа сэтгэлээр унсан тэр хөөрхий хүнийг тэтгэх гэж хөрөнгө цуглуулах туслах ажил болсон юм л да. Өөрөө 3-4 хоног гудамжаар толгойтой үсээ зулгаасаар хэс үчилэхэд зарим хүн тэрнийг амиа хорлох нь гэж айдаг байлаа. Гэтэл нэг өдөр өнөөгч нь цагдангийн шүүхэд санд мэд гүйж ирээд шүүгчтэй ганцаараа уулздаг юм байна. Шүүгч тэрнтэй их удаан ярилцсны дараа хонхоо дараад Джеймс Пайерсыг энэ бол цагдангийн хамгийн авхаалсан баатай төлөөлөгч юм л да. Дуудаж ирүүлээд тушаахтаа чикүнд ноёнтой хамт яваад гэрийн тонсон хүнийг баривчлаад ирээ гэлээ. Чикүнд Пайерсд ярьсан нь өчигдрөөрөө манай хажуугаар өнгөрөх нь би харсан гэвэл Пайерс. Харсан бол гүйччихэд замдаа давхгүй яагав гэхэд зайлвал тэр хүн би гэж ухаан зулгагүй төвчгээд яах ч учраа олохгүй байлаа. Шүдний сойзор цохоод авсан ч би явчих байсан шүү. За яах вэ? Өнөөдөр хэдүүлээ барьж авнаа. Орон 10-11 цагийн хооронд манай гадуур дахин гарна үз гэж. Пайерс ийм үг сонсоод дав даруй бэлтгэж тэнд очиод 1-2 хоног саатаж юу магад хэмээн бодоод орны цэвэр даавуу самаа авч өвөрлөн явж тэднийд очиод гуанзныхан цонхны дэргэд жижигхэн улаан хөшгөөр халахвч хийгээд
Тэд идэж гарч ирэхэд бэлэн байх гэж малгай гаач авалгүй сууж л дээ. Тэгээд үдэш орой болтол тэндээ ганс нэрээд суужээ байтал гинт чигүнд хөөе өнөөх чинь хараарэ хулгайчийг бариараа зандалчныг гээл хашгирсан чинь Спайрс үсрэн гараад харвал чигүнд хашгирсаар хар хурдаараа гүйж явах юм гин. Спайрс хойноос нь гүйж чигүнд нисэхэд л цаашаа гүйжээ. Уулас амтэн эргэж харцгаан хулгайч гэж сүмэл хашгиралдаж гин. Чигүнд ч мөн солиотой хүн шиг л ёор ам хамхихгүй хашгирсаар л байлаа. Чигүндыг нэг булан ороход Спайрс барааг нь түр алдсан боловч гүйж очвол нэг хэсэг бөөн улс харагдана. Тэдэн дундуур өнөөх чинь зүсч яваа харагдлаа. Хаав энэ өнөөх маань чөтгөр аваачмар бас алдчихлаа гэж явах юм. Тийм амархан алга болж хумааргүй мөртлөө ёор олдох шинжгүй болохоор тэр хоёр буцхаас өөр замгүй болж л дээ. Спайрс маргааш өглөөнөөс нь аваад л өнөөх газараа сууж нүдэн дээр хар мэнгтэй том хүнийг хоёр нүдэн чилж өвдтөл хараад л байж. Тэгээд нүднийхээ жилээ гаргах гэж жаахан антил яг нөгөө чигүнд өнөөх чинь гэж хашгирлаа. Спайрс гараад ирэхэд чигүнд мөн л хизээний төрүүлээд гудамжны тэг дунд гүйж явах юм гин. Цааш нь тэр зэргийн зайтай хоёр дахин гүйтэл өнөөхөн бас л алга болчих гин. Эннээс хойш хоёр дахин тэгж хөөцөлдөөд хоёр дахин алдчихээ. Сүүлдээ чигүндээ хөршийнхний нэг хэсэг нь ярилцахдаа эднийхнийг лав чөтгөр өөрөө тэрэмсэ хэрэг байлгүй. Тэгээд л дайжигнаж байгаа байлгүй гэж гин. Нөгөө нэг хэсэг нь хөөрхийн мучигүнд сэтгэл санаан зовсоор солиулсан юм шиг байна оо гэж явах юм гин. Энэ туужийн төрөвчээр ирсэн эмч Джейм Спайрс юу гэвэл гэж асуулаа. Джейм Спайрс юу ч хэлэхгүй. Хүн амьтны ярьсан бүгдийг сэм чагнасаар их л удаж гин. Тэгэхээр ажлаа сурахыг мэддэг хүн байд шүү. Нэг өглөө гаанзны өрөөнд орж тамхиныхаа уудыг гаргаж ирэнгээ. Чигүндээ хулгай хийсэн хүнийг мэдлээ гэж гин. Тэгсэн чигүнд нэрэн үү яан гинэ гэж дуалдаж гин. Тэ эрхэм хайрт Спайрс минь би тэрнээс хариугаан аваад өгөх юмсан. Хайрт Спайрс минь тэр мө хогч нь хаа байна гээл тэгж гин. За болдоо гэж Спайрс тэрэнд чимх хамрын тамхи өгөнгөө. Дэми юм донгосхон бол. Чи өөрөө хийсэн хэрэг байна шүү дээ гэж л дээ. Тэгсэн нэрээ өөрөө тэгсэн байж. Тэгснээрээ баахан мөнгөтэй болж авсан байхгүй юу? Хэрвээ чигүнд нэг их хачин загнаад байгааг бол үннийг хэн гойж олж чадахгүй байсан юм гэж ноён Блэтерс эхэлсэн туужаа дуусган барьж байсан хундгаа доош нь тавьж гарын гавыг харж игнууллаа. Мөн чиг сонин явдал байна шүү гэж эмчилээд. За одоо хэрвээ та дээшээ орё гэвэл орё доо гэлээ. Хэрвээ таныг орё гэж байгаа бол яах вэ орё гэж ноён Блэтерс хариу хэллээ. Тэр хоёр сэргийлхийнхэн ноён Лосберны хойноос дагаж явсаар Оливерын унтарж байгаа өрөөнд оржээ. Тэдний гартаа лаа барьсан ноён Жайлс замчлан явлаа. Оливер зөөрөмглөн байж царай нь арайч дорой өвчин түрүүчийнхээс шир үсчээ. Эмч хүүг түшин дэмжиж орон дээр нь өндийлгэн суулгахад Оливер танихгүй улс байхыг үзээд юу ч болж байгаа учрыг олохгүй. Тэр байтугай хаа ямар газар байгаа, юу болсныг ч санахгүй байгаа бололтой байлаа. За энд өнөө жаалчна гэж ноён Лосберн шивнүр боловч хичээнгүйлэн хэлээд. Энэ жаал дүрс бүйтэж явж зэрлэг суманд дайруулаад шарах болсон юм. Тэгээд өнөө өглөө гүйж ирэхэд тэр дорн барьж авч гартаа лаа барьсан энэ эрхэм ноён элдвээр муухай аашилж амь насыг аюулд учруулад байгааг би эмч хүний хувьд ингэж батлах байна гэлээ. Ингэж зэмлэгүүлсэн ноён Жайлсыг Блэтерс Даав хоёр ноён харлаа. Гайхшин тасарч сандар чимэгдэж шившгэн тарсан тэр ноён Оливерыг нэг харж нэг байж ноён Лосбернийг ширтэн. Эмч
Айлвэрийг дэрэн зөөлхөн хажуулуулахын хамтаа миний хэлсэн үнэн биз дээ гэлээ. Би ч аль болохоор л сайн юм хийгээсэй гэж бодсон юм аа ноёнтон минь. Энэ жаалыг мөнгө гэж бодсон шүү. Тэрнээс биш би юунд гар хүрхлээ те. Би хүний тэмдэггүй хүн биш шүү дээ ноёнтон минь гэж Жайлс хэллээ. Өөр юун жаал байсан юм гэж цагдангийн тэр дараагаа сухад Жайлс. Хулгайчдын жаал? Тэдэнтэй хамт нэг жаал явах гэж явах нь явж байсан юм уу гэлээ. Яалаг нэ. Та одоо хүртэл ингэж бодож байна уу гэж Блеттерсийг асуухад Жайлс түүнийг сүрхий хараад. Юу? Тэгж бодож байна уу гэлээ. Тэнэг толгой минь. Эн чин тэр жаал. Тэгээд мөн юм уу да биш юм уу? Юу гэж чи бодож байгаа юм? Гэж Блеттерс яарангуй тайлбарлан байцаалаа. Мэдэхгүй байна уу? Үндэ мэдэхгүй байна. Мөн гэж тангаргалж чадчихгүй нэ. Хэмээн Жайлс уймсан байдалтай хэллээ. Тэгээд юу гэж бодож байгаа юм? Юу гэж ч бодох мэдэхгүй боллоо. Энэ жаал биш байх л гэж бодож байна. Бараг л биш байхаа гэж бодож байна. Яаж энэ жаал байх вэ те? Та нар харж байгаа биз? Гэж хөөрхий Жайлс хэллээ. Блеттерс эмч рүү эргэн хараад. Энэ хүн согтуу байгаа мó гэж асуулаа. Даф ноён Жайлсыг туйлын их зөөцөн хараад. Чи яста мангуу ир юм да гэлээ. Энэ товчхон ярианы завсар ноён Лос Байр нь жаалын судсыг барьж үзээд орны дэргэдэх суудлаас даруй босч хэлсэн нь. Хэрвээ та нарт өөр лавламаар юм байвал хажуугийн өрөөнд ороод Брэтлистэй ярилцахгүй юу гэлээ. Эмчийн хэлсэн ясаар гарцхан хажуугийн өрөөнд ороо Брэтлисийг дуудан лавлан асуув. Манай өвгөн өөрийгөө болон өөрийн хүнд тэргүүнээ дэмийл уйлдаагүй үгээр аалзны тор шиг дахин өөрөө л ганц сандарч мэгдэж дууснаа бүр харуулснаас өөр ганц зүйлийн учрыг илтгэж чадсангүй. Тэрнээс гадна Брэтлис ингэж хэллээ. Ноён Жайлсыг яриа хөрөнөөр л би Альверийг тэр жаал мөн гэсэн болохоор үнэндээ надад энэ жаалыг одоо үзүүллээ ч гэсэн би танихгүй л дээ. Ноён Жайлс сая хэдхэн минутын өмнө галдгооны өрөөнд байхдаа арайч яарчих ч үдэ гэж айж байгаагаа хүлээсэн юм уу гэлээ. Тэгж даамай хурцаар таамаглаж байтал яриан дундуур. Ер нь ингэхэд ноён Жайлс нэрэн хүн буудсан болов гэсэн асуудал гарчээ. Тэгээд Жайлсын хэрэгэлсэн гар бууг шалгаж үзвэл дайр чигжээ цаас хоёроос өөр сүйтгэлтэй цэнэг байсангүй. Энэ нээлтэнд цөм их гайхлаа. Гэтэл 10 минутын өмнө сумын суглаад авчихсан эмч гойл ажирсангүй. Харин хөөрхий амтныг үхтгэн шархтуулж орхиогүй байгаа даа гэж хичнээн цагийн турш хэн хэнээс илүү зовж тарчилж байсан ноён Жайлс тэрхүү нээлтийг ихэж орхон тэр санааг сэтгэл хөгжөөнтэй шүүрч аваад байдаг хүч чадлаараа дэмжиж гарлаа. Тэгсээр сүүлдээ цагдаагийн дарга нар Альверийн тухай олон ярьшиг төв гудалгүйгээр Черцэн констеблийг тэднийд хоцроогоод өөрснөө хотод очиж амраад маргааш өглөө нэрхээр явжээ. Маргааш өглөө нь цуу үг тарж Кингстны шоронд 2 том хүнийг нэг хүүхдийн хамт урьдчилан сэжиглэн баривчилж аваад хийж гин. Ноён Блеттерс Даф нар Кингстон орохоор явж игнэ. Ер нь тэднийг сэжиглэн баривчлах болсон шалтгаан гэвэл тэд нуруулдсан өвсөн дор унтаж байжээ. Энэ явдал бол шоронд хорвол зохих маш хүнд гэмт хэрэг мөн боловч хааны харьяа толондоо түгээмэл хайртай байдаг Английн эрхэмсэг хууль ёсоор бол өөр баримтгүй байхад тэнд унтаж байсан нэг буюу олон хүн том хулгай хийсний хангалтгүй гэрчгэж үзэх бөгөөд ингэхлээр цаазаар аваачвал зохино. Ийм цуу яриа тарсан байлаа. Ноён Блеттерс Даф хоёр яваад ирэхдээ илүү сэнхэрсэн юм алга байлаа. Товчхон хэлбэл дахин асуун байцааж хязгааргүй хэрэлцснийхаа эцэст
Нутгийн цагдаагийн шүүгч Айлверийг энэ тэндээс дуудвал очих болно гэсэн мэйли авахай Лосберн ноён хоёрын даалгасныг дуртай хүлээн авчээ. Харин хоёр гинегээр шагнуулсан Блэтерс Даф хоёр хот руугаа буцлаа. Тэр хоёр энд ирсэн зорилгынхаа талаар санал зурлав. Даф нь бүх нөхцөл байдлыг нэгтлэн шинжилээд тэр хулгайн ажлыг бүүлийн Пит хийх гэж оролдсон байхаа гэж бодох төлөвтэй байлаа. Гэтэл Блэтерс тэр бүх гавьяаг их хүн хамар чикүнд сэдсэн болов гэхээс боцохгүй байлаа. Энэ завсар Айлверийн бие баг багаар сайжирч, Мэли, Роз хоёр авахаа сэтгэл зүйнт ноён Лосберн нарын халамж хүртэж, магнай тэнгэр байлаа. Баяр хөөрөөр дүүрэн зүрхнээс ундран гардаг бадрангуй мөргөл бол тэнгэрт дуулдах ажээ. Гэтэл тийхүү дуулдахгүй байвал ямар мөргөл байх вүлээ дээ? Тэгвэл өнчин хүүхэд залбирч мөрөөдсөн хишиг буян тэдний сэтгэлд нэвт шингээд амгалан тайван зол жаргалыг бэлгэлсэн байдаг юм. Гучин 2 дугаар бүлэг. Айлвер сайн найз нарын хамт аз жаргалтай амьдарч эхэлсэн тухай энэ бүлэгт өгүүлнэ. Айлверт туссан өвчин шаналгаатай бөгөөд уужиг байлаа. Буун суман чархалсан гар нь түргэн идэврэхгүй өвчтэй байснаас гадна хүйтэнд даарч бороонд цохиулаад туссан хомх өвчин хичнээн олон 7 хоног илаар болохгүй хамаг тамир тэнхээг нь баржээ. Гэсэн ч яваандаа засарсаар багсаг үг ярих чадал орж сайн айлт 2 авахад гүнээ баярлснаа хэлж хожим эдгэн тэнхээ орсон цагта тийхүү баярлан байгаагийнхан баталгаа болгож нэг юм хийж өгнө. Тэгээд зүрх сэтгэлээсээ хичнээн хайртай үнэн байгаагаа үзүүлнэ. Нэрэн би та нарын ачийг хариулгаа юухан хийхэн төдий нэг тус үргээд хариулнаа гэд хөөрхийхүү авгай нарын ач инэрлэр зовлон зүдүр буюу үхлээс гэдэлсэндээ тэр хоёрын төлөө энэ биеэрээ зүтгэхийг хүснэ гэж байлаа. Айлвер цайсан уруулаа хөдөлгөн баярлан талархсан үг хэлхийг завдахт нь Роз. Хөөрхий минь, хүсэл байвал бидэнд тус болох юм чамд юу мундах вэ? Манайхаа одоо ингээд хөдөө гарах гэж байгаа. Авгагч маань ярихдаа чамайг хамт аваад явна гэж байна лээ. Чимээ аниргүй, ариун агаартай, хөгжил баясгалантай, үзэх харах гой сайхан юмтай газар очихтой зэрэг биет нь хэдхэн хоног засарнаа. Чамд л ял шиг төв болохгүй бол бидэнд чамаар хийлгэх юм олон зуун байна гэлээ. Юун ял шиг төв байх үлээ дээ гэж Айлвер хэлээд. Ачид авахай минь. Ажлыг чинь хийж, цэцгийг чинь услан, шувууг чинь маллаж, ийш тийшээ явах ажил чинь бүхэл өдрийн турж гүйж та нарыг баярлуулах юмсан. Тэгвэл би юугаач хөөс хайрлахгүй гэвэл Мэли авахаа инээмсэглэн. Чамаас юу ч авахгүй. Би сая чамаар олон зуун юм хийлгэн хэлээ шүү дээ. Хэрвээ чамайг тэрний тэн хагас нь хийсэн байхад би баяртай байх болно гэлээ. Баяртай гинэ авахаа яасан сайхан үгүй. Чи намайг хичнээн их баярлуулахыг надад хэлэх үг алгал да гэж залуу авахаа хэлээд. Чиний ярьж байсан гонигт явдлаас миний хайрт ачит авгагч хүнийг аварсанд нь миний сэтгэл хязгааргүй тэнэж байна. Манай авгын өрөвчгөн сэтгэл хайр халамжийг хүртсэн хүн үнэхээр их баярлан үн сэтгэлтэй байгаад би чиний бодож байгаагаас ч илүү баярлж байна. Ойлгож байна уу гэж асуув. Айлверийн бодол болсон нүрийг харлаа. Айлвер ойлголгүй яах вэ? Ойлгож байна авахаа минь. Харин би шинжгүй зан гаргасан байх шүү гэвэл залуу авахаа. Хин тэр гэлээ. Намайг их бөөцөлж байсан үг ноён сайхан ааштай хөгшин авахад намайг тэд ийм их баяртай байна гэж мэдвэл лав сэтгэл нь амрах байх та. Тэгэлгүй дээ тэр ч. Лосбернгүй угаас сайн хүн болохоор чамайг айлхис чадах болохтой чин зэрэг ирж аваач гэж аль хэдийн амласан гэж Айлверийн эвгээл тавхаар хэлэхэд Айлвер баярлсан да. Яалаа гинэ? Тэгж хэлсэн гэж юу авахаа минь гэж хашгираад. Би тэр сайн улстай дахин уулзаад баярлахдаа юу гэж хэлэхээ мэдэхгүй байна
гэлээ. Нэг их удахчгүй Оливерийн биеийн сайжирч айл хэсэх чадaltaй боллоо. Тэгээд нэг өглөө Оливер ноён Лосберны хамт мэйл явахаа нэг жижигхэн морин төргээр явж Черцийг бүр хүртэл Оливерийн царай зэвхийн дааж чанга дуу алдахад "Юу болов жаал минь?" гэж эмч сурсан зангаараа унжруулж "Юм үзээ юу? Сонсоо юу? Юу болов?" гэж асуухад Оливер тэрэгний цонхоор зааж "Тэр харагдаж байна аянгой. Тэр байшинг хараач" гэлээ. Харлаа. За тэгээ юу гэж? "Ой хөчөө, энд зогсооч" гэж эмч хэлээд. "Энэ чинь юун байшин юм бэ жаалаа?" гэвэл Оливер. "Энд хулгайч нар байдаг юм. Тэд намайг энд авчирсан" гэлээ. Чөтгөр гэж эмч хашгираад. "Энд байдаг вэ? Алив би гараад орохыг туслаач" гэж хөччийг суудлаасаа бууж амжаагүй байтал тэрэгэн дотроос аль хэдийн гарч тэр буйд байшин руу гүйж очиод хаалгын хөлөөрөө галзуу юм шиг нүдэж хэллээ. "Хэмбэ? Юу болов?" гэсээр цаанаас нэг царай муутай жижиг хэмбитэй бөхтөр хүн гинт хаалга нээсэн тул хаалгын хамгийн сүлд хүчтэй гихчин өшгөлж байсан эмч арай л дотгошоо нисээд орчихсонгүй. Эмч өчөөхөн ч эрх зүүлэн бодлогүйгээр тэр хүнийг заамдан аваад "Болсон юм их вэ? Хулгай дэрмийн хэрэг гарсан байна" гэлээ. "Намайг тавихгүй бол хүний амны хэрэгч гарна шүү" гэж тэр бөхтөр хайхрамжгүй хэлээд "Дуулваа" гэлээ. Эмч тэр хүний гайгуусан сэгсчин угсчин "Дууллаа. Тэр мөн өнөөх чөтгөр талга дуулмар хэм блэ? Мохогийг тийм Сайкс чинь хаана бэ? Хулгайчаа" гэлээ. Бөхтөр хүн гайхаж зөөцөн ухаас ихэ алдсан байдалтай мэлийн ширтснээ эмчийн гараас залтай гэгчин мултран муухай хараал тавьсаар буцаад орж авчлаа. Гэвч эмч түүнийг хаалгаа хааж амжаагүй байтал ямар ч үг хэллэгүйгээр өрөөрөн шууд ороод зовсон байдалтай эргэн тойрон харвал модон хэрэглэл юм хум авдар шүүгээ байгаа газар нь Оливерийн хэлсэнтэй зөржээ. Эмчийг нэгтлэн нүд салгахгүй харж байсан өнөөх бөхтөр хүн. "За, тэгээд танд юунд миний байшинд хэлзэлгүй хүчээр орох эрх байв? Намайг талж дээрэмдэхгүй юу?" гэлээ. Түргэн ууртай эмч. "Талж дээрэмдэх гэж яваа хүн ингэж сүйх тэрхтээ хурчирж байсныг чи юм уу зөнөх толгой магчин олныг үтсэн үү?" гэлээ. "Тэгвэл чи яах гэдэг юм? Эсэм минь байгаа дээрээ зайлна үгүй юу? Мод зайлгоо" гэж бөхтөр хэллээ. Лосбернгой нөгөө өрөөгөн шагааж харахад Оливерийн хэлж байсантай огт төсөөгүй байлаа. Тэгээд "Цагаан болохоор юм да. Гайгүй чамайг сүлд илрүүлэх өдөр гарах бивээ эрхэм минь" гэлээ. "Тийм би. Хэрвээ би танд хэрэгтэй бол би эндээс зайлдгүй хөө. Энд би ухаан элий балай ганц биеэр 25 жил суухта чамаас айх арай юу л болтоо. Би ингүүлчгээд чамайг зүгээр өнгөрүүлэхгүй дээ" гэж тэр тамтаг болсон хүн хэлээд хашгирч уур хилэндээ ухаан алдаж галзуурсан юм шиг таслагаан дундуур дэвцэж эхлэхэд эмч. "Тий даанч тийм юм болж явах шиг байна да. Чаал манлаа бол эндүүлсэн шиг байна да. Маа энийг аваад өөртөө хийчих. Тэгээд түгжээд суудгаараа суу" гэж хэлээд бөхтөр хүнд нэг зоос хайжган тэргэндээ суухаар буцахад цаадах нь эмчийг элдв муухай хараал зүхлээр зүгсээр сүйх тэргэний хажууд хурч ирлээ. Лосберн ноёны хөтөчтэй ярилцах зуур тэр бөхтөр хүн тэргэний цонхоор шагаан Оливерыг маш муухай нэвч шувтад занж хорссон янзтай харсан болохоор Оливер тэрнээс хойш хичнээн сар өнгөрсөн боловч огт мартахгүй бас зүүдэнд нь ч ороод болохгүй байлаа. Хөтчийг суудал дээрээ сууж амжаагүй байхад бөхтөр хүн муухай хараал тавьсан хэвээрэл байлаа. Тэдний хөдлөөд явснаас хойш холоос харахад өнөөх хүн үнэн юм уу, худлаа юм уу, галзуурсан юм шиг газар дэвсэлж толгойтой үсээ урах харагдана. Эмч нэг хэсэг дуугүй явснаа. "Би ер нь илж шиг тань юм да. Чи ер төрөөний мэдсэнгүй юу Оливера?" гэхэд Оливер
Үгүй антунгай гэлээ. За яах вэ? Дахиад л битгий мартаарай гэж эмч хэлээд нэг хэсэг дуугүй болж. Ер нь энэ газар мөн байгаад бас тэр хулгайч нар байж ихэд ганц би юу хийж чадах вэ? Би мөн илжих шүү. Надад туслах хүмүүс байлаа гэхэд юу болж төгсөх байсныг бүү мэд. Лав намайг өөрөө минь илчлээд энэ явдлыг хэрхэн нуусны минь гарцаагүй илрүүлэх байсан багт. Гэсэн ч надад нэг их муу юм болоогүй үстэй. Уурандаа болоод би гэдэг хүн дандаа л тусгүй юмд ордог юм. Гээд над ашигтай чин болсон байж бас юу магадгүй лээ. Сайн занд энэ эмч бүх насандаа түргэн зангаа барьж чадахгүй явсан нь альва ноцтой бэрхшээл муу явдлаас зайлж ирснээр барахгүй. Таних хүн бүрдээ гүнээ хүндлүүлж дотн найрсаг болдог байлаа. Хэрвээ үннийг хэлбэл альвэрэн ярьсан ярианд баталгаа нь олдох эхний гордлого нь бүтлгүй болсон болохоор эмч 1-2 минутын хэртэ нилээд урамгүй байлаа. Гэсэн ч төдхөн санаанд тайвширлаа. Альвэр түүний асуусан зүйлд өөр төгдөрч зовхгүй, тууштай хариу өгч, бас түрүүчийн шигэ үнэхээр үнэн зөв ярьж байгаа бололтой гэж эмч гай түүний үгэнд бүр итгэх боллоо. Альвэр нэгэнд ноён Бранлоугийнхыг мэдэх учраас тэд шууд тийшээ чиглэлээ. Сууж явсан морин тэрэг нь булан тойроход Альвэрийн сэтгэл маш их хөдлөн нулимсаа арай чирээ барьж явлаа. За өмнө өнөөх байшин чинь хаа байдаг юм? Лосбер ноён асуулаа. Тэр вэ? Тэр гэж Альвэр цонхоор тэсгэлгүй заан. Тэр цагаан байшин. Түрк явахгүй юу? Түрк. Би өхөн шүү. Хамаг би чичрээд байна гэлээ. Сайн сэтгэл дэмж түүний мөрийг алгадан. За одоохон уулзсан. Тэд чин чамайг эссэн минд бүрэн бүтэн байгааг үзээд ухаангүй баярлан да гэлээ. Тийг нь баха гэж би найдаж байна. Тэд надад хичнээн сайн байсан гэж. Ястай их сайн байсан юм шүү. Тэрэг цааш нь жаахан яваад зогссон буруу газар зогсожээ. Дараах хаалга байлаа. Дахиад хитгэн алхам яваад зогсоход Альвэрийн баярын нулимс хацрын дагаад урслаа. Зайлвал тэр цагаан байшин эзэнгүй бөгөөд цонхон дээр нь хөлслөн гэсэн зарлал байлаа. Ноён Лосберн Альвэрийн гараас барьж "Тэр нэг хаалгын цохиоч" гэж хэлээд "Танай хөрш байшинд чинь байсан ноён Бранлоу яасан? Та мэдэх болов уу?" гэж асуухад тэр айлын шивгчин "Мэдгүй" гэсэн боловч "Би сургалаад ирье" гэж явж эргэж ирээд ноён Бранлоу эд хөрөнгө худалдчихад баруун энтгэг рүү явсаар бүтэн хагассар болоод байгаа юм гинэ гэвэл. Альвэр хоёр гараа хавсран гэдргээ султан унлаа. Ноён Лосберн нэг хэсэг дуугүй байснаа "Нярван ч гэсэн хамт явцсан уу?" гэж асуухад нөгөө шивгчин "Тэгсэн ноён тунгай. Өвгөн ноён өөрөө Нярван бас ноён Бранлоугийн нэг найз нь нэг ноён цөм хамтдаа явжээ" гэлээ. Буцхаас биштэй. Энэ залгийг Лондонгоос гартал та морьдо хооллуулах гэж битгий зогсоорой гэж ноён Лосберн хүчит хэллээ. Өнөө номын худалдаачингаа яах вэ? Би тийшээ очих замыг мэднэ штэ. Тэр хүнтэй уулзахгүй юу? Та уулзаач тэ гэж Альвэр хүслээ. За хүмүн өнөөдөртөө болох уу да. Урам хугарах юм бишгүй л олныг үзлээ. Дахиад өөр юм үзэх хэрэг бид хоёрт хоёуланд нь алга. Тэр номын худалдаач нь чинь үхчихсэн юм уу? Эсвэл байшингаа шатаачихсан. Нэг бол тэндээс зайлаад явцсан байх байлгүй. Юугаа хийх вэ? Шууд харъя гэж Лосберн ноён гинт шаардахад түүний үгэнд ороод буцацгаалаа. Альвэрийн урам их хугарч жаргалтай сайхан байлаа ч гэсэн гуниглан зовж байлаа. Альвэр өвчтэй байхдаа ноён Бранлоу бид дүйн ахаа хоёртойгоо уулзахад тэр хоёр юу хэлэх бол
Тэр хоёроос салаад хичнээн зовлон үдсэн. Тэр хоёрын ачийг бодож өнгөрөөсөн өдөр шөнө хичнээн олон байснаа яриндаа гэж сэтгэлэн засдаг байжээ. Тэр хоёртой уулзсан цагт учир байдлаа уудлан ярихад нэрээ ариунаар хадгалж чаднаа гэж бодохдоо зовлон амсаж байсан Оливер зориг ордог байжээ. Харин тэд алс хол явхдаа өөрийн үхэн мөхтөл хулгайч, мэхлээч гэж бодсоор явна гэж одоо бодохоор тэс цуухын аргагүй санагдлаа. Харин өнөөх эвгээлт хүмүүс нь урдын адил сайн сайхан тэтгсэр байлаа. Түүнээс хойш бас 2-7 хоног өнгөрч, мод бүхэн нахиалж, навч бүхэн цэцгэлсэн нэг сайхан өдөр тэд Честсигээс гарч хэдэн сарын турш жуулчлал хийхээр бэлтгэлээ. Тэд Фижиний хорхойг хүргэдэг хоолны мөнгөн хэрэгслээ банкнд өгч, Жайлс бас нэгэн зарц хоёроор байшингаас ахиулахар үлдээгээд хотоос ихээ хол зайтай нэгэн тосгонд очижээ. Тэд Оливерыг хамт аваад явлаа. Зэлүүд орших тэр тосгоны эргэн тойронд өтгөн ой, нов ногоон толгод байхыг үзэн анхмал сайхан үнэрт агаар амсгалахад өвчтэй байсан Оливер хүүгийн баяр цэнгэл сэтгэл тайвширч амарлангуй болсныг үгээр илэрхийлэхийг бичихэд бэрх юм. Хөлөөмэн ихтэй зай завсар муутай хотын зүдэрсэн амьтдын сэтгэлд нам гүм тайван байдал ямраар тусч тэдний тарчилсан зүрхэнд хичнээн их шин соргог байдгийг хэн өгүүлж барах билээ дээ. Бүхэн насаа хүн олонтой нарийнхан гудамжуудад өнгөрүүлж тэр байдлаа өөрчлөхийг өөр бодоогүй. Заншил нь болж хуурсан. Өдөр тутмынхан зугаалганд хил хязгаар болдог тоосго чулуу бүрийг бараг л хайрладаг болсон тийм хүмүүс үхлийн аман дээр очичход байхдаа л сайн нэг байгаль гэдгийг хором зур боловч харж нүд хужирлахыг мөрөөдөн шаналдаг юм аа. Тийм улс зовж байсан газраас холдохтой зэрэг туйлын их баярлан бүр шин ахуйд орсон юм шиг санагддаг. Тэд наран гээгүүлсэн ногоон зүлгэн дээр өдөр бүр гарч тэнгэр, дов толгод, хоолой хөндөй, гялбалзах усыг харахтайгаа зэрэг нөгөө ертөнцид тонилох нь улам морьцсон үед ч гэсэн уужуу тайвуу болж хэдхэн цагийн өмнө унтлагынхаа тасалгааны цонхоор сулхан ирээлжлэх нүдэрээ харсаар байтал нь жаргаж байсан нар шиг амар жимэр авсандаа ороод өгдөг байна. Нам гүм хөдөө тосгоны байдлыг санахад хот орныхонтой адилгүй. Хот орныхны бодол санаа итгэл найдвартай адилгүй юм. Хөдөөний байдал хүний сэтгэлийг уйруулах учраас бидний хайртай байсан талигаач бологсдынхон булшин дээр амьд цэцэг тавьдаг болгон сургаж бидний санаа сэтгэлийг ариутгаж урдын дайсагнах үзен ядах ёсыг арилгаж магадгүй юм. Гэсэн ч түүний цаана бага саг бясалгагч хүн болгоны санаанд ийм ёсыг дээр эрт үед бүтээх гээд оролцсон цаг бий билээ гэдэг бүр түр ойлголт байдаг. Энэ бол алсын ирээдүйн цагийн тухай эрхэм санаа сэтгэгч бардам чанар мөнгөнөө ёсыг дарагч санаа юм. Тэдний очисон газар гайхалтай сайхан нутаг байлаа. Муу муухай хүмүүсийн дунд уймэн шууган хараал зүхэл тасрахгүй газар байдаг байсан Оливерт ястай шин амьдрал эхлэх шиг санагдаджээ. Саргай зэрэг цэцэг ургамал байшингийн ханууд асан малтуур өвс модны их биеийг орон ургасан байлаа. Цэцэрлэгийн дотор ургасан цэцэг навч агаарыг анхлан сайхан унартай болгоно. Тэрүүхэн хавьд хүн оршуулсан булшнууд бүхий газар байна. Тэнд булшин дээр нь янз муутай чулуун тэмдэг байхгүй боловч
Хөдөөний настан нойрсох газар зүгээр овгорхон шороонууд харагдана. Тэдгээрийн дээр газрын хөрс хөвд шинхэн ургажээ. Энэгээр айлвэр банк хэсч эхийнхээ доожоогүй булшийг санаж суугаад хүнээс нууж уйлдаг байлаа. Гэсэн ч хөх тэнгэр өөд харахад эхийгээ газар дор булаастай байгаа гэж бодхон болоод уй гашуугүй боловч гунигтай уйлдаг байжээ. Энэ үед айлвэрийн амьдрал нь жаргалтай сайхан байсан боловч өнгөрсөн өдөр бүхэн нь тайван, тунгалаг, шөнөн ч айз зовх юмгүй. Ой гутам шоронд суух, ой гутам хүмүүстэй хамт байхгүй болохоор айлвэр баяртай, цаваа сэргэлэн байлаа. Айлвэр жижигхэн сүмийн ойр суудаг нэгэн буурал настай өвгөнийг өглөө бүр очин ном түргэн унших бичгийг заалгадаг. Тэр өвгөн ноён туйлын ээлдэг сайхан замтайгаас гадна юм сургах гэж санаа их тавьдаг болохоор айлвэр түнд аль болохоор тус болохыг хичээнэ. Өглөө ном заалгаж ирээд айлвэр нөгөө Мели авхай Роз хоёртой хамт явж тэдний ямар нэгэн номын тухай ярилцахыг сонсох буюу сүүдэрт суугаад залуу авхай ном уншихыг чагнан суусаар номын үсэг харагдахгүй болтол орой бүрий болгочихдог байлаа. Дараа нь маргаашийнхаа хичээл бэлтгэх гэж бүр орой болтол жижигхэн тасалгаанд чармаан суун. Хоёр авхай орой дахин салхинд гарахад айлвэр хамт явж тэдний ярихыг дуртай сонсон. Тэр хоёрт ямар нэгэн цэцэг аятайхан санагдвал хурч очиод авч өгнө. Хэрвээ ямар нэг юм гэртээ мартчихсан байвал хар хурдаараа гүйж авчрахтаа их л хөөртэй байдаг байлаа. Бүр харанхуй болсон хойно тэд гэртээ эргэж ирнэ. Залуу хүүхэн төгөлдөр баян хуураар сайхан уянга таялгууд арах буюу авгагчийн дуртай хуучны дуунаас нам зөөлөн хоолоогоор дуулна. Ийм үед гэрэл гаргадгүй байсан болохоор айлвэр цонхны дэргэд суучгаад тэр сайхан хөгжмийг ихэн сэтгэл хөдлөн чагнан суудаг байлаа. Ням гараг болоход хичнээн сайхан юм болдог гэж санана. Хичнээн жаргалтай байваа. Бусад өдөр нь ч гэсэн өөрцгөө. Өглөөгөр жижиг сүмд очино. Тэр сүмийн цонхны дэргэд модны ногоон авч найгаж, шувууд донгдон, намхан жижиг хаалгаар нь ариун агаар дүүрэн орж анхмал сайхан мөрийг бий болгоно. Цэвэр нимбах хувцалсан ядуу хүмүүс энд албын хүчээр цугласан биш. Харин ёстой тааламжаараа ирж сөгдөн мөргөж байна. Тэдний мөргөл, аялан дуулах нь эвдүү муутай ч гэсэн айлвэрийн урд удсан бусад сум хийдээс илүү сайхан үнэн сэтгэлээсээ дуулцгааж байгаа санагдана. Дараа нь нар салхинд гарч ажилчийн хүний цэвэр гэр орноор орж орой болох дээр айлвэр 7 хоног заалгасан шашны судраас 1-2 бүлэг уншин өөрөө хувраг хүн байсан байж ихэд түүнээс ч илүү багталтай сэтгэл дүүрэн баяртай байна. Өглөөний 6 цаг гэхэд айлвэр босчихсон. Хээр талаар тэнэн эрүүл газраас амьд цэцэг ирж олж авчираад өглөөний цай уухаас өмнө хичээн гүлэн баглаад ширээн дээр тавьдаг байлаа. Айлвэр Мели авхан шуунуудын үрийг цэцэг авчран аль чадах сайхнаар засан чимэглэнэ. Үүнийг тентхийн нэгэн хашир Клеркас сурсан байлаа. Бас айлвэрийг ямар нэгэн хүнд тус хөргүүлэхээр тосгон руу явуулах буюу зүлгэн дээр крикет тоглуулдаг байлаа. Үгүй гэхнээ цэцэрлэгийн цэцэг ургамлыг янзлах ажил мундахгүй. Айлвэр энэ талаар сонирхон их дуртай оролдож байлаа. Өнөөх цэцэрлэгийн мэргэжилтэй өвгөн хүүд зааж өгнө. Роз авхай хурчрээд айлвэрийг илдвэр магтан сайшаана. Ингэж тэг сайр байтал 3 сар ёор мэдэгдэлгүй сум шиг өнгөрлөө. Энэ 3 сар бол мэндэр сайн яваа хүний амьдралд тохиолдсон хязгааргүй жаргал гэж хэлж болно. Харин айлвэрт бол ястай жаргал цэнгэл болжээ. Айлвэрийг тэд нэг талаар хамгийн ариун уужуу сэтгэлээр хайрлан, нөгөө талаар хүүд чин үнэн гүнзгий итгэж байлаа. Энэ хугацаанд айлвэр твист нөгөө хөгшин авхай түүний зэбсгүй хоёртой ихэд дасан дотн болсон нь гайхах юмгүй.
Чин сэтгэлтэй Оливер хүүд тэр хоёр их л дотн болж түүгээр бахархах бол. 33 дугаар бүлэг. Оливер ба түүний найз нөхдийн жаргалд гэнэт аюул учирсан тухай өгүүлнэ. Хавар хурдан өнгөрч зун боллоо. Хэрвээ хөдөө тосгон урд сайхан байсан бол одоо бүрч өнгөөр яралзан өгөөмөр баян харагдана. Урд нь хатаж горзойн нүцгэн байсан том модод одоо амьдрал жавхлан төгс болж ангаж онгосон газар дээгүүр урт ногоо мөчр навчаан дэлгээд цулдан хоосон газрыг чухал сайхан болгон өтгөн сайхан сүүдэр туссан тэр газраас алс холих хүртэл цэлийн харагдах нарны туяанд гялбалцах газрыг харж болно. Газар дэлхий тод ногоон хүрмэн өмсөн сайхнаас сайхан үнэр ханхлуулна. Эд нялхцун жилийн хамгийн сайхан цаг. Амьтан юм бүхэн жавхлантай жаргал баясгалантай чэ. Өнөөхөө жижиг тосгон төрүүчийн адил амгалан тайван хүн амьтан зов зүдрэх юмгүй. Оливер аль хэдийн эдгэрч чирэгчлээ. Хүний зан хүнийг эрүүл явах цагт нэг янз, өвчтэй байх цагт өөр янз болох ёс бишгүй л байдаг боловч Оливер өвчтэй буюу эрүүл байсан алин чигсэн халамжлагч хүмүүстэй туйлын сайхан хэвээр байлаа. Оливер өвчтэй тарчилж бусдын халамж сувилгааны ачаар байсан цагт ямар зантай хүүхэд байсан яг тэр хэвээрээ номхон, томоотой, хүнд хайртай байлаа. Нэгэн маш халуун өдрийн орой тэд ердийнхийгөө бодвол салхинд их л удаан гарлаа. Тэгэхэд сарны сарвал гэрэл тусч ер бишийн сайхан үнэрийг авчирсан зөөлхөн сэвэл зур салхи үлээн байлаа. Роз сэтгэл дүүрэн баяртай байсан болохоор тэд юм хум ярьж хөөрсөөр их л хол явжээ. Мели авха ядрах төлөвтэй болоход тэр гурав гэр өдөө буцаж яарамгүй алхасаар ирлээ. Залуу авхай гэртээ орж ирмэгц малгайгаа авч тавиад төгөлдөр хуурныхаа дэргэд сууж даруулгын хэдэн минут хэртээ алмайрсан байдалтай дарж байснаа. Удаан аятай эрхэмсэг ая дарагцуур өөрөө уйлж байх шиг байлаа. Настай авхай яагаад Роз минь гэхэд Роз юу ч хэлсэнгүй. Харин хөгжмөө нэлээд түргэн цохих болж настай авхайн хэлсэн үг түүний анхаарлыг сэтгэлийн зовоодог ямар нэг бодлоос салгах шиг боллоо. Роз хонгор минь гэж Мели авхаа хашгирч яаран босоо дэргэд нь очин. Яав, уйлж гэнэ уу да? Яага хүмүн юунд уйлав гэвэл цаад босгоно. Зүгээрээ аав мөн зүгээр. Юу ч гэх юмдээ мэдсэн хэрн хэлж болохгүй юм гэлээ. Би ч нэвгүй байна уу хүмүн? Үгүй би зүгээр гэж Роз чичгэрч хэлхэн түүний үхлийн хүйтэн салхи үлээгээд байгаа юм шиг байлаа. Одоо гайгүй болох байхаа цаад цонхоо хаачихгүй юу гэлээ. Оливер түүний хэлснийг ясаар болох гэж яарна. Роз урдынхаа адил цаваа байдал гарах гэж оролдон нилээд хөгжөөнтэй дарсан боловч хуруу нь хөгжмийнхөө даруулган дээр өөрөн ирэхгүй хөшин зогслоо. Тэгээд нулимсаа бүр барьж чадхан болсон Роз гараараа нүрээ таглан диван дээр очиж хэвтлээ. Хүмүн гэж настай авахай түүнийг тэрч хизээ ч юм ингэж байлаа да гэлээ. Би таныг юунд зовоохыг бодох үлээ дээ. Хичнээн оролт татч чадсангүй. Миний би үнэхээр бацаахгүй байна. Аав гихч минь. Розын би үнэхээр тийм байлаа. Лааны гэрэл гаргаад харахад гэртээ орж ирснээс хойш тэрхэн зур түүний царай хаш шиг цагаан болгон цайлаа. Нүүрний байдал хөөрхөн хэвээр боловч хуурсан байлаа. Булбраа царайнд нь урд ёор үзэгдээгүй төгшүүрт шийдэмгийн янз тодорсноо агшин зур царай нь улайж ээлдэг цэнхэрнүүд нь галзуу юм шиг гэлдснаа. Нүүж яваа үүлнээс өдөр шиг алга болоод дахин зэвхий даан цайлаа.
Оливер настай авгайг сэтгэл зовнин ажиглаад байхад Розын царай тийхүү байн хувирахыг хараад сандарч байгаа нь илээ. Үннийг хэлэхэд Оливер ч гэсэн зовлоо. Гэсэн ч сүрдмээр юм болоогүй гэж Роз оролдож байгааг Оливер дагахыг бодсон болохоор Роз авгагчийн зөвлснөөр унтах болж дотор намраад нэг их өвчтэй биш, харин ч өглөө болоход зүгээр болсон байх байлгүй гэж нөгөө хоёртоо ярьж байлаа. Мэли авахыг эргээд орж ирэхэд Оливер их аюултай юм болохгүй хаа. Өнөөрөө цараа нь базаахгүй байгаа ч гэсэн гэхэд настай авахаа ярилцах хэрэггүй гэж дохио өгч тасалгааны мухарт удаан сууж байснаа гинт чичирсэн хоолоогоор гайгүй байгаа гэж бодож байна шүү дээ Оливер нь. Би хэдэн жил хичнээн жаргалтай явдаа. Дэндүү сайхан жаргалтай явлаа. Одоо зовх цаг ирж байгаа юм уу та хэмэтгэв. Гэсэн чи энэ удаа арай тийм юм болохгүй байхаа гэлээ. Юу гэнэ гэж Оливер асуухад настай авахаа. Өдөө олон жил миний ганц сэтгэл зогоож жаргал болсон хайртай амьтнаа алдвал үхсэнтэй өөрцгүй юм болно шүү дээ. Бурхан минь өршөө гэж Оливер яаран дуу алдахад настай авахаа гараатхан. Сая хүс минь авраг хүү минь. Тийм их амар аюултай юм болохгүй байхаа 2 цагийн өмнө бүр зүгээр байсан шүү дээ гэж Оливерыг асуухад настай авахаа. Би энэ одоо тун их өвчтэй байна. Бүр ч муудмаар шинжтэй байна. Хөөх юм уу Роз минь. Би тэрнээс хагцвал яадаг вэ гэлээ. Мэли авахай туйлын их гунь зовсон болохоор Оливер өөрийн зовних сэтгэлийг барьж түүний сэтгэлийг засах гэж оролдон хайрт бүсгүйгэн бод сэтгэлэн барьж ятгалаа. Оливер хичнээн баривч өөрийнх нь нүдэнд нулимс хуралдан иржээ. Авахай минь Роз дэндүү нялх хөөрхөн ааштай. Бидний хинд маань сэтгэл зовоо хөөрхөн амт шүү дээ. Өөр шиг сайн зантай таныг бодсон ч өөрийгөө бодсон ч өөрийнх нь ачаар аз жаргал эдэлдэг биднийгээ бодсон ч талигаач болохгүй гэж би бодож байна. Үнэхээр тэгж найдаж байна. Ийм балчир залуу байхад Тэнгэр юунд өхүүлэх юм бэ гэж Оливер хэллээ. Гэж Мэли авахаа хэлээд Оливерийн толгойг илж хүү минь. Ястай л хүүхэд шиг бодож байна да. Гэсэн чи намайг миний хийх ёстой юмд сургаж байна. Оливер минь би мартчихад байж шүү. Гэсэн чи намайг өршөөгөөрэй. Их настай хүн бас үхэл зовлон аль альнийг үтсэн болохоор салж хагцхын зовлон их амссан хүн шүү би. Бас хүний айл хайртай өөдтэй сайн баг нь осолдож байсныг бишгүй үзсэн. Гэсэн чи бурхан гихч шудраг. Бас энэ ертөнцөөс дээр сайхан ертөнц байдаг байх нэ. Тэр ертөнцөд очиход түргэн гихч нь хүрдэг юм гэнэ. Одоо яана гэхэвдээ бурханы таалал мэддэг. Би энэ үнтэй хичнээн хайртай билээ. Бурхан мэдэх байхаа гэлээ. Мэли авахаа ингэж хэлэнгээ гонсоохоо тэр даруй болоод би ихц болгон айвуу тавуу зориг шийдмэг болохыг Оливер үзээд гайхлаа. Мэли авахаа тэр чигээрээ зориг шийдмэг бөгөөд өвчтнөө сувлах гүйцэлэхдээ мөн л тайван зоримог үүргээ хэлбэрэлтгүй тэрч байтугай багтангүй гүйцэтгэж байхыг үзээд бүр ч их гайхлаа. Гэтэл Оливер балчир залуу болохоор хэцүү бэрх цагт зориг хатуу хүмүүс ямар байдгийг мэдэхгүй байжээ. Зориг хатуу хүмүүс ч энэ байдлаа тэр болгон мэддэггүй байхад Оливер яаж ч мэдэх вүлээ дээ. Тэр нэгэн төгшүүртэй шин өнгөрөөд өглөө болоход Мэли авахын хэлж байсан үг ёсоор болж Роз аюулт хүнд хомх өвчнөөр өвдсөн байлаа. Хоёулаа
Дими гараа хумхиж гунхар суугаад яах вэ гэж Мэл явха хуруугаараа уруулаа даран Оливерийн нүүр рүү ширтэн. Энэ захиаг Лосбер ноёнд аль болох бушуухан явуулах хэрэгтэй байна. Тийшээ хэрв талын зураг замаар явбал 4 бэрийн хэртэй нэг зах зээлийн хотхон бий. Тэнд хүрээд л цааш нь чирцээрөө шууд мороор хүргүүлдэг юм. Зочид буудлын газар очиход л яг таг болгоод өгнө. Чи яваад ирнэ үү дээ гэхэд Оливер хариу үг хэлээгүй боловч тэр даруй гарч утахад бэлэн байгаа нь илхэн байлаа. Бас нэг загтал байна гэж Мэл явах хэлснээр бодлогошрон. За вэз яатган зөв юм бтэ. Одоо явуулах уу? Харин Розын өвчнийг ултай мэд хүртлээ байзнах уу? Байдал нь муудахгүй бол энэ захиаг явуулмааргүй юмсан ч гэлээ. Энэ даалгаврыг даруй биелүүлэе гэж яарч байсан Оливер хүү. Мөн чирцэд явуулах юм уу гэж асуугаад жичрэн байсан гараа сунгахад үгүй ээ гэж настаа авахаа хэлээд захиаг түүнд санамсаргүй өгч орхилоо. Оливер түүнийг харуул хөдөөгийн нэг баян ноён Мэли Эсквайрт гэж хаягдсан байлаа. Оливер тэднийг чухам хаана байдгийг үл мэднэ. Оливер толгоогоо өөдн болгон тэсгэлгүй харж энийг бас явуулах юм уу гэвэл Мэл явахаа тэр захиагаа эргүүлэн авч. За болиё доо маргааш балтал хүлээцнэ гэд Оливер төрөвчтэй мөнгө өгөхөд Оливер тэр дараа гарч байдаг хурдаараа гүйсээр талбар зөргүүдийг хөндлөн гаталж мөн тэдгээрийг хуваасан жижигхэн уруудыг уруудан явхад заримдаа хоёр талынхаа тариаланд далдлагдана. Заримдаа өвс хадаж бухалдаж байгаа газар ил гарч ирнэ. Хаяа амьсгаагаа дарах гэж хэдэн минут зогсно. Тэгж явсаар нөгөө жижигхэн хотын хүн амтан язгнаж шороо тоос бужигнсан зах зээлийн газар хүрлээ. Оливер энд хурч ирээд нөгөө зочид буудлын газрыг ирж ийшээ тийшээ харлаа. Банкны цагаан байшин, пивний газрын улаан байшин, хотын захиргааны шар байшин байна. Бас нэг өнцөгт нь ногоо мод хүрээлэн тавьсан Жорж гэсэн хаягтай том байшин харагдахад Оливер тийшээ даруй хурч очлоо. Оливер том хаалганы хажууд нойрмолон байсан зарлагад уучраа хэлбэл тэр нь агтач дээр оч гэлээ. Агтач дээр очиод бас л хэлдгийн хэлбэл тэр нь зочид буудлын эзэнд очоо гэлээ. Буудлын эзэн нь гэж цэнхэр өнгийн галстуктай, цагаан саммалгайтай, хар өнгийн өмдтэй, эргэмэл түрээтэй гуталтай, өндөр ноён адууны хашааны дэрэгдэх усан хөөргийг налд зогсоод мөнгөн иштэй чигчлүүрээр шүдээ чигчлэн байлаа. Энэ ноён тооцоо хийх гэж дотгошон ороод их л удлаа. Тооцоогоо хийж дуусаад мөнгөө тушаасны дараа морион имэйлж явх хүн хувцлах гэж ингэж тэгсээр байтал аажуу 10 минут бас өнгөрлөө. Оливер хүлээж тэс чадан байсан болохоор өөрөө морин дээр нь мордоод очих буудлын хүртэл давхичмаар л санагдлаа. Тэгэж нэг бэлэн болгочоон болоход боодолтой юмыг гардуулж бас аль болох түргэн үзээрэй гэж гууж говшлаа. Тэр хүн морин ташуурдаад захын инхэл донхолтой замаар давхин 2 минут хэртэй болоход хотоос гарч одлоо. Эмч рүү цаг алдалгүй хүн явуулсандаа Оливерийн сэтгэл нилээд тайвшраад тэр буудлын хашаан дотор гүйж том хаалгыг ороогоод гүйж явтлан энэ үе зочид буудлаас гарч явсан цов нөмөрсөн нэгэн өндөр хүнийг дайсч орхилоо. Гэж чөтгөр амар энэ ч одоо юу вэ гэлээ. Өршөөгөөрөө ноёнтонгүй би гэртээ харих гэж их яарч яваад таны гарч ирснийг анзаарсангүй. Өгсөн чинь гэж тэр хүн хэлээд том хар нудаараа Оливерийг цоргих мичиртэн. Хэн тэгж бодох юм? Чанд руу болгоод сэглэж орхих юмсан. Миний мөрдөр тэглэх гэж чулуун авснаас ч гэсэн гараад ирэх байлгүй чи гэвэл өршөөгөөрөө гэж Оливер тэр танихгүй хүнийг муухай харахаас өмнө айхтаа ярьж хэлээд би таныг дайрч гэмтээчээг байгаа гэлээ. Элэнц чинь
гэж тэр амар хачин ааштай хүн шүдээ зун хэлээд надад үг хэлэх зориг хүрэлцсэн байхад чамайг ганц шөнөл танилцах чадсан шүү. Хар толгойч нь хараал ид. Зүрхий чинь тахал ид хог минь. Чи энд юу хийж байгаа юм? Гэлээ. Тэр хүн ингэж утга учир балархай үг донгосоод гараа зангидан занж альвэрийг цохих гэж байгаа юм шиг ойртож ирж байснаа амнаасаа хөөс сахруулан атрилцаар газар уучлаа. Альвэр тэр солиотой хүний тийхүү арвалзан сарвалцахыг түр харж байснаа буудлын байшинд орж хэллээ. Түүний хүмүүс буудлын байшинд гэм зэмгүй аваад орохыг альвэр хараад алдсан цагаа нөхөхийг бодон гэр өдөө аль чадхаараа хурдангуйлээ. Саяын тэр хүний тун хачин зан аашиг бодхоос альвэр гайхах шиг айх шиг болж явлаа. Гэсэн ч энэ явдал хүүгийн санаанд удаан хоцорч чадсангүй. Тасгандаа очихт нь эннээс өөр бодох юм мундсангүй болохоор өөрийнхөө хувьд болсон альва бүх зүйлийг санаж бодох чөлөө эс олдлоо. Розмелийн би их хурдан доройтож шин дундаас өмнө дэмэрч хэллээ. Нутгийн эмч ирж Розыг байнга сагсан бөгөөд өвчтнийг анх үзээд Мели авахыг хажуухан тийш аваач хэлэхдээ маш аюултай өвчин туссан байна. Эдвэл хачи юм аа гэлээ. Альвэр тэр шин хичнээн олон дахин босч сэмээрхэн мирасаар шатан дээр очин өвчтний өрөөнөөс юу дуулдах нь гэж чагнаж байсан бэлээ. Хүн түргэн алгах чимээ гармагц альвэр бодхоос ч амар өнөө явдал болов уу гэд бүх бие нь ард засгийн духных нь хүйтэн хөлс гарч тарчилсныг хичнээн гэхэв. Одоо гүнзгий булшны амсар дээр очиод байгаа тэр хөөрхий сайхан амьтны амь нас эрүүл инхийг тарчлан цөхөрч залбирэн мөргөж байгаа альвэрийн мөргөл залбирал хизээнээс илүү байлаа. Бидний зүрхний хайрт хүнээ хутганы үзүүр дээр байхад яаж чадахгүй байх шиг тийм айхтар хэцүү зовлон хаа байх вүлээ. Тарих толгойд нь элдвэм бодогдоод, элдвэм нүдэнд үзэгдээд, зүрх догтлогож дотор багтраах гэд байх шиг айхтар зовлон хаа байх вүлээ. Бидний хүчин хүрэлцвэл тэр аюулыг багасгаж зовлон нэмэгдэхийн төлөө багч гисэн юм хийгээсэ гэж хичнээн хүснэ. Чадлан мөхс байдлан гуниглан бодох той зэрэг сэтгэл биеэр тарчлах шиг тийм их зовлон хаа байх. Хамгийн хүнд хэцүү үед үүнийг ямар бодол чармайлт султгаж чадах вүлээ дээ. Өглөө болж тэр жижигхэн байшинд нам гүн байлаа. Хүн бүхэн шивнэлдэн ярина. Айж зовсон царайтай хүмүүс байн ирж хүүхэд эмэгтэйчүүд уйлаад буцах нь олон байлаа. Альвэр тэр өдөр туж бас орой хідэн цагийн туж цэцэрлэг дотор алхаж өвчтнийхөө хэвтэж байгаа өрөөний цонх руу байн айн харахад үхлийн үйл бүрхчихсэн юм шиг харагдана. Ноён Лосбер нь үдэш орой болсон хойно ирлээ. Айхтар хэцүү байна да гэж энэ эмч хэлээд өөртөө ширхснэ. Ийм залуу, ийм хүн бүхний хайр татсан амтэн. Гордох юм даанч байгаа да гэлээ. Дахиад нэг өглөө боллоо. Тунгалаг нар мандлаа. Ямар ч зовлон гуниг байхгүй байгаа юм шиг тийм тунгалаг наран манджээ. Аглаг өтгөн навч мөчрөр цэцэг жимс амьдрал инх эрүүл дуу чимээ үдсгэлэнгаа баяр баясгалан зөгнж байхад хөөрхий залуу амтэн уламж түргэн унтран байлаа. Альвэр хуучны булшны газар очин ногоохон гүвэн дээр гарч суугаад уйлан түүний төлөө чимээгүй залбирэн мөргөж суулаа. Эргэн тойрон чимээ энергүй нам гүм гэрэлт наран гээгүүлсэн газар юм бүхэн гялалзсан баясаж зуны шууж ихтэйхэн сайхан донгодож толгой дээгүүр дүүлэн нисэх улаан туруу эрх дураар харагдаж амьдрал
баясгал гихч хичнээн их байдгийг альвэрхүү ажиглаад уйлсаар хавдруулсан нүдээр эргэн тойрон хараад ингэж бодлоо. Одоо өөхөх цаг нь бишээ. Энэ бүхэн гимгүй амьтад ийм баясгалантай тайван байхад Розиала гэж өгөх юм. Наран гэлбсэн ийм баясгалан төгөлдөр цагт өгөх ёсгүй. Булшиг бол уйтгарт хүйтэн өвлийн цагт өгөх ёстой гэж бодлоо. Альвэр оршуулгын хувцсыг настанд зориулсан болохоос биш, залуу гоо амьтныг хүчиж байсан түүхгүй гэж санаандгүй бодлоо. Гэтэл сүмийн гашуудлын дунгийн дуу Альвэрийн ийм гинэн бодлыг тасаллаа. Дахин цохлоо. Бас дахин цохлоо. Оршуулах ёсыг зарлж байгаа нь тэрэ. Оршуулах ёслолд орох хэсэг хүн хаалгаар орж ирлээ. Талигаач залуу учраас тэд цөмөр цагаан өнгийн тууз зүүсэн байлаа. Талигаачин авсны дэргэд тэд толгой нүцгэн зогсно. Тэдний дунд охины их, үрээсээ хагцсан салсан их уйлж байна. Гэтэл нар хурц гэрэлтэж жигүүртэн шууд онгоцсоор байна. Альвэр тэр талигаач залуу бүсгэн ачийг бодсоор хэрв дахиад амьд уулздаг цаг ирвэл би түнд хичнээн хайртай, хичнээн дотн байгаа үзүүлэх гэж цуцхгүй оролдох юмсан гэж бодол болсоор гэрийн зүг гэлтэрлээ. Түүнд үнэнчээр тусвалхтаа анхаарал хичээл муутай үйлчлэн байсан гэж Альвэр өөрөө зэмлэхэр юмгүй байсан боловч жижиг сажиг олон зүйл дээр илүү чармайд зүтгэж болох байсан гэдгийг санаад тэгж байх минь яалаа гэж амаа барьж гашуудна. Үхэж өргөцсөн хонь тэхэн ч яалаа, ингэхэн ч яалаа гэж амьд үлдсэн хэдэн гашуудан гимших хэрэг бишгүй гардаг болохоор бид хамт амьдардаг хүмүүстэйгээ их л болгоомжтой харьцдаг байх хэрэгтэй юм. Ашиггүй дэми гимших шиг айхтар гимшил байхгүй. Хэрвээ ийм зовлонгоос ангиж ирхийг хүсвэл үүнийг цаг үеийн олоод санамж болох юм. Альвэрийг гэртээ орж ирэхэд мэйлээ авахаа зочдын жижиг өрөөндөө сууж байлаа. Альвэр түүнийг харамгц зүрхэн шимширлээ. Мэйлээ авахаа өвчтөй зэгийнхэн орноос өөр холдохгүй сахиж байсан байтал юу түүнийг ингэж холдуулав гэж бодхоос Альвэрийн би чичирлээ. Роз нэгэнт гүн нойрсож сэрхтээ нэг уул идэгрээд амьдрах болно. Эсвэл бидэнтэй салах ёс гүйцэтгээд нас барна гэж Альвэрт хэлжээ. Тэр хоёр хэдэн цагийн турш юм чагнах, юм ярьж чадахгүй айн дуугүй суулаа. Хоолойч анхааралгүй буцаалаа. Тэр хоёр алмайран суухдаа нар хэлбийн доошлсоор тэнгэр газрыг жарган шингэх туяагаар нь будахыг ажиглаж байлаа. Гэнэт хүний хөлийн чимээ ойртож ирэх нь тэр хоёрын сонорч ихэнд сонслоо. Лосбер ноёныг орж ирэхэд тэр хоёр өөдрүүгээ аянда ухс хийлээ. Роз яаж вэ? Гэж настаа авах хашгиран асууад хэлээд ал нуугаад яах вэ? Юунч мэддэхгүй байх чинь хамгийн айхтар юм. Бусд нь гайгүй. Хэлээд өгөөч бурхан минь гэлээ. Та сэтгэлээ барьсан чинь дээр авах амин сэтгэлээ юм байна. Би орж үзье бурхан минь. Хонгор ач минь талийнхан тэрв талиж байгаа хэрэггүй. Үгүй хэрэггүй. Бурхан гихч ачтай. Биднийг бодож өгөхөхгүй. Олон жил амьд явж бид бүхнээ баясгаж байх болно гэж эмч арга ядан хэлнэ. Тэр настай авахаа сүгдэн суугаад залбирах гэсэн боловч түүнийг тогтоож байсан хүч нь анхны ариун сүсгэлтэй хамт тэнгэрт отсон болохоор унах гихт нь нөхөрсөг гар хажуунаас нь тосон түшлээ.